Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтийн тухай конвенцэд нэгдэн орсон 17 дугаар талуудын баг хурал үргэлжилсээр байна. Яг одоо бид студидээ математик тоон технологийн хүрээлэнгийн захирал Мөнх Эрдэнэг урьж авчирч оролцуулахаар студидд урьж авчираад байна. Таны өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд. Өнөөдрийн таны хэрэгжүүлж байгаа энэ төсөл маш сонирхолтой санагдаж байна л да тий. Тэгэхээр энэ говь хэрийн бүсийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөн төсвөрлөх чадварыг Монголдо анх удаага математик загварчлалаар үнэлэх гэж байгаа. Нийтдээ 5 гаруй жилийг одоо энэ төсөл дээр одоо зарцуулахад төлөвлөж байгаа юм байна тий. Тэгэхээр яагаад энэ математик загварчлалаар ингэж үнэлэх төсөл одоо л хэрэгжиж байгаа юм бэ Монголд? За энэ төсөл маань яг энэ мэдээж одоо энэ том хурал маань яг Монголд одоо тулгарч байгаа асуудал буюу одоо энэ газрын дөрөөлттэй цөлжилттэй холбоотой. За ер нь эндээс бол төслийн санаа маань анх гарсан. Энэ бол баг бид бүхэн 4 жилийн өмнөөс төлөвлөө жил болгон энэ чи бид нэг аудишн дэвшүүлээд за мэдээж нөгөө GST буюу Японы шинжлэх ухааны байгууллага JICA эднэр маш олон шалгуур давж иж энийг авдаг байгаа. Тэгээд бид бүхэн 4-р удаага оролдлого орын амжилттай хэрэгжихээр болсон. Тэгээд энэ оноос хэрэгжиж эхэлж байна. За ер нь бол яг энэ гол санаа бол энэ уур амьсгалын өөрчлөлтөнд одоо энэ газрын дөрөөлт за яг бас хүний үйл ажиллагаа бас нэлээдгүй орж байгаа. Энэ бүгдийг нэгдсэн нэг тийм журмаар одоо загварчлах. Эндээ бол математик бол зайлшгүй хэрэгтэй гэдгийг одоо манайх математик тоон технологи өөрөөлөл учраас манай математикчтайгаа бид бүхэн нэгдээд энэ хөдөлсөлийг хийхээр анхны санаачлаг гарсан байдаг. Яа одоо ингээд математик загварчлалаар үнэлээ гэхээр Монголд одоо өөр төслүүд яваад байдаг та тий одоо ингээд байгалийн юм үнэлгээ хийж гэн тийм үнэлгээ хийж гэн гэдэг. Тэгээд доторх нөгөө аргачлалууд нь математик загварчлал биш гэхээр одоо хүртэлх одоо энэ математик загварчлал одоо таны эхлүүлж байгаа төсөл хүртэл яг тэр одоо загварчлалуудтай харьцуулахад энэ давуу тал нь юу юм бэ? Яг тэр өмнөх судалгаануудыг тийм математик загварчлал ашиглаагүй гэж хэлж болохгүй л дээ. Бүгд ашиглаж байгаа. Ямар ч байсан тодорхой хэмжээнд бол бүгд ашиглаж байгаа. Яг энэ одоо ингээд шинжлэх ухааныг ойлгохын тулд бас математик гэдэг чинь тэр загварчлалаар бид бүхэн энэ дэлхий яаж бий болсон, яаж тэрнээс хойш одоо дэлхий ямар өөрчлөлтөнд ороод байгаа гэдгийг загварчлах одоо хамгийн том суурь одоо шинжлэх ухаан болчиход байна л да. Тэгээд энэ математик загварыг яг заавал анх удаа гэж Монголд хэлж болох байх. Яг тэгвэл одоо нөгөө сөрөн төсвөрлөх чадвар гэдгийг үнэлэх тийм нэгдсэн тийм судалгааны байхгүй байна л да. Монголын хувьд ч тийм ээ. Дэлхийд дээр бол яг тэгтээ Монгол орнч онцлогтой шүү дээ тийм ээ. Одоо тропогийн бүсийн эсвэл хүүтэн бүсийн ч гэдэг юм уу тэр улсуудаас бас илүү онцлогтой учраас яг Монгол орны онцлогт тохирсон математик загварчлалыг одоо бид бүхэн боловсруулах хичээг юм. За тэгэхээр одоо энэ төсөл хөтөлбөр хэрэгжээд явхад та бас түрүүн хэлжсэн энэ өгөгдлийг одоо ингээд цуглуулад тэр өгөгдөл цуглуулах процесс бас маш сонирхолтой санагдаж байна. Одоо бид нар чинь хүн болгон бол одоо Google Map-ыг бол мэдэх бах газрын зураг ашиглаад явж байгаа. Тэгэхээр сансар хиймэл дагуулыг одоо ашиглаад өнөөдрийн техник технологи өндөр хөгжүүлэлт одоо хүрсэн байна. Үүнийг бас танай одоо энэ төсөл яг ямар ялгаатай байдлаар энэ технологиг ингэж ашиглаж төслөө хэрэгжүүлж байгаа юм. Тий. Ер нь орчин үеийн одоо техник технологи өндөр хөгжлийн дагуу ер нь хаасайг нөгөө дата үүсдэг гэсэн тий. Одоо бид нэр дата өгөгдөл гэж яриад дата гэж яриад сурцлаа л да. Тэгээд өгөгдөл бол хаасайг үүсч байдаг. Гол нь энийг нөгөө компьютер нөгөө хиймэл оюун маань эсвэл математик загвараар нь ажиллах хэмжээнд бас цуглуулна гэдэг бас их том ажил. Бас энэ чинь бүр ингээд тусдаа салбар واخгүй ер нь. Өгөгдөл маань ямар бэлтгэлтэй яа тий тэр чинь яг аваа шууд ашиглахад бас болохгүй ажиллахгүй нөгөө хиймэл оюун чинь. Тэрэнд нь бүр яг ойлгогдох хэмжээгээр нь өөрсдөнд тэр цэвэрлж ашиглаж материалыг тэр өгөгдлөө бэлтэнэ гэдэг бол бас баг энэ хиймэл оюун гэсний чинь 80% тэр өгөгдлөө цэвэрлэх байдаг байхгүй. Тэгэхээр ийм өгөгдлийг бид бүхэн энэ төслийн хүрээнд л цуглуулахыг хичээнэ. За яг Монгол энэ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бүхэл өгөгдлийг цуглуулна. За энэний яг түрүүний таны дурдсан нэгдүгээрт нь бол зайнаас тандаа судал буюу энэ сансрын хиймэл дагуулын зургуудыг ашиглах юм байна. Бусад өгөгдлийг бол хэрэг бид бүхэн нөгөө загварчлалаа ашиглахын тулд өгөгдлүүдөө бүгднийг параметрууд болон тодорхойлж байгаа цуглуулна гэсэн. Цуглуулсныхаа дараа математик загварчлалаа ажиллуулж үзэх ёстой. Тэгэхээр энэ дагуу бол бид нэгдүгээрт өгөгдлөө цуглуулна. Хоёрдугаарт нэг чухал зүйл бол энэ төслийн хүрээнд ийм
мониторингийн 6 цагийг байгуулан тэндээс одоо real time те өдөр цаг хугацааны өгөгдлийг бас авч явах юм. Тэгээд энэ бас энэ төслийн маань нэг том бас мониторингийн цэг байгуулж ажиллах. Тэгээд эндээс өгөгдөл цуглуулна гэдэг бас том юм 2 сэдв бас яваад байгаа. Одоо нэг өгөгдлөө ингээд цуглуулчлаа тий. Цуглуулчлаа. За цэвэрлжлээ. Дараа нь тэр өгөгдлийг Монголын ард түмэн ч юм уу дэлхийн нийт ашиглах боломжтой юу? Тэгэлгүй яг одоо тэрэнд чинь зориулж одоо энэ дэсэл хийж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь төслийн үр дүн гараад ирэхин цагт энэ төслийн үр дүн бол одоо хамгийн нэгдүгээртийн төсөл бид нэр төр засагт шийдвэр гаргаж тэ бодлого тодорхойлогч нарт бид нэр судалгааны үр дүн шинжилгээ ухааны үндэслэлтэй за энэ чинь жинхэнэ ийм болох гээд болоод байна шүү. Явандаа хэрвээ бид нар өгөгдлөө бүр сайн цуглуулчих юм бол ирээдүйд ямар байх вэ гэдгийг хүртэл тодорхойлж болно. Одоо нөгөө хиймэл нөгөө юунууд ашиглаад гэсэн. Тэгэхээр энийг л үр дүнгээл бид нэр одоо бодлого гаргагч те шийдвэр гаргагч одоо тодорхойлогч энэ хүмүүс нэгдүгээрт нь хүргэх хамгийн том зорилго. Хоёрт нь мэдээж энэ чинь шинжилгээ явьж байгаа юм чинь судлаачдад хүрнэ. Дараагийн төвшин гэсэн. За тэрний дараагийн төвшин мэдээж хэрэглэгч буюу энгийн иргэд байна шүү дээ. Энэ шинжилгээний юм. За бүр доошоо бууж чадах юм бол энэ багийн хэмжээнд цаашаа малчид маань энэ төслийн үр дүнгуудыг тийм за нөгөө төслийн үр дүн гараа за танаа энэ сөрөг төсвөрлөх чадвар иймэрхүү хэмжээгээр буурж байна. Ингэж юм те. Бэлчээр чи ингэж дөрөөтэй байна. Дараа нь тэгвэл танах ийм бэлчээрийн менежмент хэрэглэх ёстой шүү. Ёстой шүү ч байхад санал болгож болно шүү дээ тийм ээ. Та бүхэн орон нутгад сум аймгийн удирдлагууд чинь тэгвэл энэ бэлчээр сэлгэлтийг ингэж хийж гэдэг ч юм уу. Энэ бүгд л ер нь энэ бүгдэд л бид нар шинжилгээний үндэстэй судалгааны бас юу өгөх ёстой юм байна. Одоо ер нь жоохон боож эхэлж байна. Одоо ерөөдөө ойлгогдож эхэлж байна шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ малчтад одоо энэ төрийн одоо шийдвэр гаргагчдаас ахуулаад судлаачаад тэгээд бүр сүултээ бүр малчин хүнд хүртэл юм одоо өөр өгөх юм төсөл хэрэгжиж байгаад маш их баяртай байна миний хувьд. Түүнээс гадна бас нэг асуулт асуухад одоо энэ дата өгөгдөл цэвэрлэхэд маш их хэмэл оюуны чинь дийлийнх нь одоо тэрнэл ашиглагдана гэдэг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр Монголын одоо энэ дата өгөгдөл дээр ажилладаг хүмүүсийн хувьд дийлийнх нь математик загварчлалын энэ арга зүйг одоо хэрэгэл та түрүүн бас хэлсэн. Мэдээж хэрэг тодорхой хэмжээний математикийн загварчлал хэрэгжилж байгаа гэдэг. Гэхдээ яг энэ хэмжээнд бол хэрэглэхгүй байгаа хэлсэн дээ. Тэгэхээр ийм хэмжээнд хэрэглэхгүй байгаа шалтгаан нь энэ анхны энэ дата байхгүй байгаагаас болоод байна уу? Аль эсвэл энэ дата байсан ч гэсэндээ мэрэгжүүлнүүд нь яг үүнийг ашиглаж чадахгүй байгаад байна. Энэ юу зөв яг зөв үе хүмүүдлөө ер нь Монгол улс ч гэсэн дэлхийд даяарлын асуудалтай тулгарч байна л да. Өгөгдөл маань яг ингээд бүрдэж чадж байна. Бүрдүүлсэн ч гэсэн яг тэрүүний нөгөө компьютер маань унших хэмжээнд, хиймэл үеийн ажиллах хэмжээнд байж чадж байна гэдэг бол одоо өнөөдрийн хурал дээр сонсож байхад COP17-ийн гадныхан бол энэ өгөгдлийн чанараа сайжруулъя гэдэг юм маш их ярьж байгаа. Тэгэхээр одоо таа ч гэсэн ингээд компьютер дээр юм шивэд оруулдаг те тоо оруулж байдаг. Тэрэн шиг тэр цэвэрлэгээ энэ маш чухал. Энэ дээр яг зөвлөлтөө манай Монгол улс бас тэр бүр өгөгдлөө бас ер нь ингэж ойлгоод байгаа. Дэлхийд дээр яг ингээд түгээмэл хэрэглэгддэг хэлнүүд байна шүү дээ. Одоо Англи, Испани, Орос гэдэг юм уу те. Эднэр бол нэг маш их өгөгдөл цуглуулах олон сая хүнтэй хэрэглэгчтэй болохоор дорхноо цугларчаад байна шүү дээ. Манай Монгол бол за 3.5 сая хүнтэй. Дээрээс нь яг мэдээж өвөр Монгол за бүрээдийн зарим хэсэг монголчууд ингээд монголоор ярьдаг байлаа ч гэсэн манай нэг дата бүрдүүлэх маш бага байхгүй юу? Одоо юу гэдэг нөөц гэх юм уу? Тийм байна. Тэгэхээр энийг бас бодлогын хэмжээнд улс маань өөрөө юм үндэсний одоо юм өгөгдлийн одоо тийм ингэж бэлдэх хэрэгтэй. Энэ үнд нөгөө харьяа тэр одоо улсын байгууллагууд бас анхаарах хэрэгтэй. Яг тэгэхээр таа ч гэсэн өгөгдөл оруулах гэж байхгүй юу? Бүх байгууллагууд тийм л хийж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр өгөгдөл маань тэр нөгөө цэвэрхэн ажиллах үйл байж чадах уу гэдэг нэг чухал асуудал. Хэрэв чанартай байж байгаа юм бол хэмэл оюунын дээрээс нь ажиллах гэдэг чинь маш сайн ажиллана л гэсэн. Үр дүнгийн нөгөө наривчлан сайжраа явж шүү дээ. Танай төслийн хувьд одоо энэ өгөгдөл цэвэрлэхэд нэлээд хугацааг зарцуулах юм шиг одоо санагдлаа л да тийм. 5 жилийн хугацаанд ямар одоо юу хийндэ хуваарийн дагуу гэх юм уу тийм. 5 жилийн одоо юу төлөвлөгөө гаргаа явж байгаа. Тэгээд тий эхлэх учраас нөгөө өгөгдлүүдэд цуглуулж эхэлнэ бид нар. За мэдээж тэнд чинь зарим одоо гадны өгөгдлүүд одоо бид нар жишээ нь сансрын зургаас зураг авлаа гэхээр тэр цаана нөгөө өгөгдлийн өгөгдөл гэж байдаг байхгүй метадата гэж хэлдэг. Тэгэхээр өгөгдлийн тухай өгөгдөл гэдэг байхгүй гэж байдаг. Тэр метадата хэр бүрдсэн байна гэдгийг нэг л арах хэрэгтэй байдаг. Тэгэхээр яг
манай нөгөө хиймэл ашиглагдах тэр метадатаг хэрвээ гэдгийг бид нэр өөрсдөө ихлэ тодорхойлно. Тэгээ нөгөө байгууллагуудаас цуглуулж байгаа мэдээлэл нөгөө мониторинг цэг буюу хээрээс цуглуулж байгаа цэгднэрийн дата анханаас нь ингэж нөгөө тэр метадата бүх зүйлийн чанарыг хангаж хийхийг зорино. Тэгжиж л энэ юу маань оновчтой одоо зөв ажил гэсэн үг. За ойлголоо. Манай ярилцлагын урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Энэ 5 жилийнхэн ажилд нь өндөр амжилтыг хүсье. За мөн COP 17-гийн хугацаанд 8 сарын 28-ны хүртэл бас тий идэвхтэй оролцоод ингээд шинжлэх ухааны павильоноос оролцож байгаа гэж ойлгосон тий. Тэр ногоон бүсийн шинжлэх ухааны павильон бас сонирхолтой мэдээлэл хүргэж байгаа танд бас баярлалаа. За баярлалаа. Өндөр амжилт хүсье.